Монгол төрийн залгамж чанар гэж байх ёстой. Өмнөх засгийн газар чинь манай би говийн бүсээ сонгогдсон улсын хурлын гишүүн зохиццын суманд байдаг ухаан худгийн ордыг эзэмшдэг Energy Resource гэдэг компани энэ ордыг хууль бусаар авсан гэдэг асуудлыг гаргаад засгийн газар дээр тагнуул цагта хууль зүйн яамтайгаа хамтраад ажлын хэсэг байгуулсан. Тэгээд улсын хурлд өргөн барьсан. Одоо бол улсын хурлын мэдлийн асуудал болсныг та мэдж байгаа бах тийм ээ. Тэгэхээр та энэ хоёр номыг уншсан уу? Энэ хоёр номыг уншаад энэ одоо хууль зүйн сайд Алтан гэрэл эмэгтгэж тараас энийг уншсан уу уншаагүй яа? Уншсан бол та энийг уншаад юу бодсон бэ? Энэ дээр энэ Energy Resource гэдэг компани Монгол улс агаарын бохирдлыг бууруулах гээд 10 гаруй жил зовж байгаа. Энэ агаарын бохирдлоос олж нас барсан хүмүүсийн тоо жилээс жилд ихсэж байгаа. Эндээс ганцхан компани ашиг олсон байд. 48.4 тэрбум төгрөгийн ашиг олсон байд. Energy Resource компани улсад маш их татвар төлдөг мундаг компани гэдэг. Яг энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниудын улсад төлдөг татвараас 2.5 дахин доогуур татвар төлдөг. Зөвхөн 2000-аас 2024 онд 31 удаа шалгалт хийлгэсэн. Татварын ерөнхий газрын том татвар төлөгчдийн газраас ингээд амнаатыг бусдаас арай бага төлөх ёстой гэд 690 тэрбумыг Energy Resource компанид буцаан олгох шийдвэрийг сангийн яамд хөргүүлжсэн. Энэ шударга монголчууд зовж хансан, монголчууд ядуу байж хансан. 600 гаруйхан мянган төгрөгийн тэтгэвртэй тэтгэврийн насныхан өнөөдөр уул уурхай нөлөөллийн бүсэд амьдраад малаа малж байгаа хэрнээ ашиг шимийг хүртэж чадахгүй эдээшд дасан нутгаасаа хөөгдөн түрэгдэж нүүж яваа ард түмчин таныг яг өнөөдөр хараа сууж байгаа. Тэгэхээр хааны алба дүүжлүүрийн гогцоо хоёр нэг дор байдаг гэдэг Оросын нэг үг байдаг. Тэрийг бодож явназ. За хоёрдугаарт хэн баялагийг эзэмшиж чинь тэр хүн өнөөдөр төрийг эзэмшиж байна. Энийг болиулмаар байна. Зандажтар дарга. Эх орных нь баялагийг эзэмшчихэд ард түмнийг ядуу амьдруулад нутаг орноос нь хөөж байгаа. Энэнд чинь иргэд чинь бухимдаа да. 21 аймаг би сая тойроод ирсэн. 300 гаруй мянган хүний гарын усыг цуглуулсан. Та өөрөө улсын хурлын дарга байхдаа салхитын мөнгөний орд гэж жижигхэн орд газраар 600 гаруй мянган ахмадынхаа 6 сая хүрлэх тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталж исэн хүн. Та баялагийг яаж ард түмэнд түгээх вэ гэдгийг мэддэг хүн. Тэгэхээр энийг хэрэгжүүлээрэй. Та өөрөө баялагын сангийн хуулийг баталсан хүн. Одоо энийг гардан хэрэгжүүлэх, тэрийг санхүүжүүлэх боломж танд олдож байна. Энэ бол алтан боломж. Яг үнэхээр зорьсон бүтээсэн юм хий гэсэн хүнд бол энэ хүнд бас ховорхон олдох боломж юм аа.